Монгол улсад агаарын тээврийн либералчил ялангуяа тээврийн салбарт хийгдэж байна. Яаж хийх ёстой? Энэ либералчлал Монгол улсын эдийн засагт ямар нөлөө авчрах юм? Яг либералчил гэдэг яаж ойлгож байгаа? Энэ хоёр хүмүүсийг балансалж хармаар байгаа юм л да. Тэгэхгүй бол ингээд монголчууд ямар ч мэдэх ийм мэдээлэлгүй орчинд амьдардаг улс тий. Агаарын тээврийн салбар гэдэг том байгууллага шиг боддог. Агаарын тээврийн либералчил Та энэ либералчлалыг яаж харж байна өөрийнхөө өнцгөөс? Аялал жуулчлал хөгжихгүй байгаа цорын ганц шалтгаан нь бол одоо энэ агаарын тээврийн салбараасаа бид нар бомилогдоод ингээд яваад байна гэж яриад байдаг. Тэгэхээр энэ нь өөр аялал жуулчлал салбарт яаж уягдах юм? Хойл одоо эхэлсэн эхлэх үнэ үү? За. Би бас нэг жоохон дутуул яриад ах шиг санагдаад. За ингээд өнөөдрийн Агаарын тээврийн либералчлалын талаар хүндэх болно. агаарын тээврийн либералчил гэдэг бол Тэгэхээр бид нар либералчлал гэдгээ юу гэж ойлгоод байгаа юм бэ гэдгээ нэг товчхон хэлчихье. одоо ярьж байгаа цаг хугацааны хувьд ч гэсэн энэ бол минийхэр бол маш орой сүлд ярьж байна. Хүссэн ч хүссээгүй ч бид энэ өрсөлдөөнд орно. Одоо бараг л 2000-ад оны ихэр энэ либералчил гэдэг энэ зохицуултыг хийх хэрэгтэй байсан тийм ээ. За 3 2 1